Парисын нисэх буудалд 18 жил амьдарсан 90 эмгэнэгт хувь тавилан. Зарим хүн гэрээ хаяж явдаг, зарим хүн гэрээсээ хөөгддөг. Харин зарим хүн бүх дэлхийгээр тэнэж явсаар эцэст нь хэний ч биш газар, хэний ч биш амьдрал донд гацдаг. Мэхрэн Карими Насери яг тийм хүн байлаа. Парисын Шарль де Голль нисэх буудалд өдөр бүр мянган хүн ирж явж байдаг. Хэн нэг нь хайртай хүнээ тосно, хэн нэг нь гэрлүүгээ боцно. Хэн нэг нь цоошин амьдрал руу ниснэ. Харин нэг ир тэндээс хаашаач нисээгүй. Тэр нэг л өдөр нисэх буудалд ирээд 18 жилийн турш тэндээс гарсангүй. Түүний нэрийг Мэхрэн Карими Насери гэдэг. Гэхдээ нисэх буудлын ажигтнууд түүнийг өөр нэрээр мэддэг байв. Сэр Альфред. Нэгэн цагт тэр Ираны газрын тосны бүс нутагт төрсөн жирийн нэг хүү байлаа. 1945 онд Месежедэ Салема хотод төрсэн түүний амьдрал эхэндээ бусдынхаас тийч өөр байгаагүй. Эцэг нь газрын тосны компанид ажилладаг эмч байсан гэх мэдээлэл бий. Харин эхийнхэн тухай түүх ихүү бүдлянтай, бүр нууцлаг. Зарим их сурвалжид түүний эхийг Шотланд гарагтай совилогч байсан гэж бичдэг. Зарим нь энэ мэдээлэл баттай биш гэж үздэг. Гэхдээ Насери өөрөө насан туршдаа нэг зүйлийг хайсан. Тэр нь паспорт биш, мөнгө биш, алдар нэрч биш. Тэр өөрийнхөө хэн болохыг хайсан юм. Залуудаа тэр Их Британь руу сурахаар явжээ. Брэдфордын их сургуульд суралцаж, Европын амьдралтай танилцсан байна. Дараа нь Иран руу буцах үед түүний амьдралын зам гэнт хугалсан гэдэг. Тэр шахын дэглэмийн эсрэг жагсаалд оролцсон учраас эх орноосоо хөөгдсөн гэж өөрөө ярьдаг байв. Гэхдээ түүний түүхийн энэ хэсэг өнөөдөр хүртэл бүрэн батлагдаагүй. Зарим баримт түүний ярьсан зүйлтэй зөрдөг. Магадгүй олон жилийн ганцаардл бичиг баримтгүй амьдрал, өөрийн гарал үүсгийн эргэлзээ түүний дурсамжийг хүртэл бодлуулсан байж мэднэ. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэр Европт бичиг баримтгүй, эх оронгүй, харьяалах газаргүй хүн болж үлдсэн. Насери олон жил улс орнуудын хаалар тогшжээ. Бельги, Франц, Их Британь гээд Европын хэд хэдэн газар түүнд төр зогсох боломж өгсөн ч жинхэнэ гэр болсонгүй. Эцэст нь 1981 онд түүнд дөрөвчийн статус олгосон байна. Ингээд тэр Их Британь руу явж, магадгүй тэндээс өөрийн жинхэнэ эхийг хайна гэж боджээ. Гэвч хүний амьдралыг заримдаа том дайн биш, жижигхэн цүнх сүрүүлдэг. Түүний бичиг баримт зовоолсон. Зарим их сурвалжид цүнх нь хулгайд алдарсан гэдэг. Зарим нь тэр өөрөө бичиг баримтаа өөр тийш явуулсан байж магадгүй гэж бичдэг. Ахин үнэн байлаач үр дүн нь нэг байв. Тэр Лондонд очсон ч бичиг баримтгүй учраас нэвтрүүлсэнгүй. Түүнийг Франц руу буцаав. Харин Францад ирэхэд нь Францч түүнийг бүрэн хүлээж авч чадсангүй. Түүнийг буцаах ус байсангүй. Нэвтрүүлэх бичиг байсангүй. Тэр шоронд орох гэмт хэрэгтэн биш. Гэхдээ чөлөөтэй явах иргэнч биш байлаа. Ингээд 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Мэхрэн Карими Насери Парисын Шарль де Голль нисэх буудлын терминал 1 дээр гацжээ. Энэ бол энгийн саатал биш байлаа. Онгоц хоцорсон хүн хэдэн цаг хүлээдэг. Нислэр цуслагдсан хүн нэг шөнө хүлээдэг. Харин Насери 18 жил хүлээсэн. Терминал 1-ийн нэг хэсэгт улаан сандал байв. Тэр сандал аажмаар түүний ор, ширээ, ажлын байр, гэр бүл өөрийгөө хамгаалах цайзан болжээ. Эргэн тойронд нь хідэн чимдан, хайрцаг, сонин ном, өдрийн тэмдэг юуд өрөөстэй. Бусдын хувьд тэр зүгээр нэг нисэх буудлын болон байсан бол Насери өөртөө бүхэл бүтэн ертөнц бүтээсэн байлаа. Өглөө эрт нисэх буудал хүнээр дүүрхээс өмнө тэр босно. Ариун цэврийн өрөөнд орж угааж сахлаа хосно. Ховцоо аль болох цэвэрхэн байлгана. Тэр гуйлагчин шиг харагдахыг хүсдэггүй байв. Учир нь тэр өөрийгөө гуйлагчин гэж боддоггүй байсан. Тэр өөрийгөө Сэр Альфред гэж дуудулдаг болсон. Энэ нэрч бас нэг сонин түүхтэй. Их Британийн байгууллагаас ирсэн нэг загтал Dear Sir Альфред гэж эхэлсэн гэдэг. Энгийн албан загтлагийн үг түүнд цоошин нэр, цоошин дүр өгсөн юм. Тэр цагаас хойш Мэхрэн Карими Насери биш, Сэр Альфред Мэхрэн байхыг хүсэх болов. Магадгүй энэ нь зүгээр нэг нэр солих явдал биш байсан байх. Тэр Иранаас ирсэн дөрөвч байхыг хүсээгүй. Тэр хаягдсан хүн байхыг хүсээгүй. Тэр хэн нэгний татгалзсан иргэн байхыг хүсээгүй. Тиймээс нисэх буудлын дунд хэн ч анзаарахгүй өнгөрөх овны дунд тэр өөртөө шин дүр бүтээсэн. Сэр Альфред бол бичиг баримтгүй дөрвөгч биш. Сэр Альфред бол төвчээртэй, ёсорхуу, ном уншдаг, тэмдэглэл хөтэлдэг,
Өөрийн гэсэн дэг журамтай хүн. Насри өдөржин сонин уншина. Эдийн засаг, улс төр, дэлхийн үйл явдлыг сонирхно. Франц, герман хэл дээрх сонинуудыг толь бичиг ашиглан уншиж сурсан гэдэг. Түүний хувьд нисэх буудлын сандар дээр суух нь зүгээр нэг хүлээлт биш, амьд үлдэх арга байлаа. Тэр бичдэг байв. Өдөр бүр. Хуудас сарна. Жил жилээр нь. Түүний эргэн тойронд байсан хайрцагуудын хамгийн үнцэнтэй нь мөнгө биш, хувцас биш, харин өдрийн тэмдэглэлийн цааснууд байжээ. Тэр өөртөө уулзсан хүмүүсийн яриа, нисэх буудалд болсон жижиг явдал, өөрийн бодол, хүлээлт, итгэл найдвараа бичиж үлдээн. Нисэх буудал бол хүмүүсийн түр саатдаг газар. Харин Насри тэнд амьдралаа тэмдэглэж байв. Хоолыг нь заримдаа онгоцны үйлчлэгчид, нисгэгчид, ажилтнууд авчирч өгнө. Зарим нь хоолны эрхийн бичгээ түүнд үлдээн. Тэр Макдоналдсын загсан бургер идэх дуртай байсан гэдэг. Өдөр хоног өнгөрөх тусам нисэх буудлын хүмүүс түүнд тасжээ. Эхэндээ тэр өрөвдмөр хүн байсан. Дараа нь сонин содон хүн болов. Харин сүүлдээ тэр нисэх буудлын нэг хэсэг амьд домог мэт болжээ. Жуурчид түүнийг харах гэж ирнэ. Сэтгүүрчид ярилцлага авна. Зарим хүн түүнд мөнгө өгөхийг хүснэ. Гэвч тэр ихэвчлэн татгалздаг байсан гэдэг. Учир нь түүнд зүгээр нэг мөнгө хэрэгтэй байгаагүй. Түүнд хүчээн зөвшөөрөгдөх хэрэгтэй байв. 1990-ад оны сүүлээр түүний бичиг баримтын асуудал шийдэгдэх боломж гарчээ. Франц болон Бельги түүнийг хүлээж авах, амьдрах эрх олгох гарц санал болгосон байна. Гэвч тэр гарын үсэл зурхаас татгалзсан. Яагаад? Учир нь бичиг баримт дээр түүнийг Иран хүн гэж бичжээ. Харин тэр өөрийгөө твж хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэр өөрийгөө Сэр Альфред Мехрен гэж боддог болсон байр. Нэр, иргэншил, гарал үүсэл нь таарахгүй байвал тэр бичиг баримт түүнд эргчлөө биш, харин дахин нэг хориг шиг санагдсан байж мэднэ. Эндээс түүний түүх хамгийн гонигтай хэсэг рүүгээ ордог. Эхэндээ нисэх буудлыг түүнийг хорж байсан. Дараа нь тэр өөрөө нисэх буудлыг орхиж чадхаа болсон. Гадаад ертөнц түүнд хэд том, хэд тодорхойгүй, хэд аюултай санагдсан байх. Харин терминалд бүх зүйл мэддэг хэмнэлээр явна. Өглөө хүмүүс ирнэ. Зардал дуугарна. Онгоцнууд ниснэ. Дэлгүүрүүд нээгдэнэ. Ажигтнууд мингхэн. Орой болоход чимээ багасна. Энэ тогтмор давтамж түүнд гэрийн мэдрэмж өгчээ. Хүн заримдаа эрх чөлөөнөөс айдаг. Ялангуяа тэр эрх чөлөө дэндүү оройтож ирвэл. 2004 онд түүний түүх Холливуудад хүрв. Стивен Спилбергийн бүтээсэн Терминал кино дэлхийд аяаргаач гол дүрд Том Хэнкс тогссон. Кино бодит түүхээс сэдвэлсэн ч илүү зөөлөн, илүү дулаан төгсгөлтэй байлаа. Харин бодит амьдрал Холливуд шиг төгсдөггүй. Кино компанийн зүгээс түүний түүхийн ирэхэд их хэмжээний мөнгө төлсөн гэдэг. Мөн The Terminal Man нэртэй намтар ном нь хэвлэгдэв. Нэг талаас тэр дэлхийд танигдсан. Нөгөө талаас тэр одоо ч мөн л нисэх буудлын сандал дээрээ сууж байлаа. Алдар нэр түүнд гэр авчирсангүй. Мөнгө түүнд гэр бүл авчирсангүй. Кино түүнд жинхэнэ төгсгөл авчирсангүй. 2006 онд Насри хүн дээр өвдөж, эмнэлэгт хүргэгдснээр 18 жилийн дараа анх удаа нисэх буудлаас гарсан байна. Түүний олон жил суусан хэсгийг цэвэрлэж, эд зүйлсийг нь хураасан гэдэг. Ийхүү Терминал 1 дээрх амьдрал нь дуусав. Гэхдээ энэ бол аз жаргалтай шинэ эхлэл байсангүй. Эмнэлгээс гарсны дараа түүнийг Францын улаан загалмайн ажилтнууд харж ханджээ. Дараа нь нисэх буудлын ойролцоох зочид буудалд хэсэг хугацаанд байрлуулсан байна. Энэ зардлыг киноны эрхээс авсан мөнгөөр төлсөн гих мэдээлэл бий. Харин удалгүй тэр Парис хотын 20 дугаар дүүрэгт байрлах Эмаус гих буйны байгууллагын хүлээн авах төв рүү шилжжээ. Дараагийн жилүүдэд тэр Парисын хорогдох байруудад амьдарсан байна. Гэхдээ тэр гадаад ертөнцид басан зохицож чадсан уу? Энэ асуултын хариулт тиймч тодорхой биш. Учир нь Насри 18 жил нисэх буудлын гэрэл, зарлал, чимдан живсэн хүмүүсийн чимээ, нислэгийн самбарын дор амьдарсан хүн. Парисын годомжинд тэр зүгээр нэг өндөр настай, ганцаардсан, өнгөсөн амьдрах нь хитрхи ойлгомжгүй хүн болж үлдсэн байж мэднэ. Терминард бол түүнийг хүмүүс мэддэг байсан. Тэнд тэр Сэр Альфред байв. Харин гадаа тэр хэн байсан бэ? Магадгүй түүний буцаж явцсан шалтгаан энд оршдог. 2022 оны намар тэр дахин Шарль де Голл нисэх буудалд иржээ. Энэ удаа Терминал 1 биш, Терминал 2F. Албаныхны мэдээснээр тэр нас барахаас хэдхэн 7 хоногийн өмнө нисэх буудалд буцаж суурьшсан байв. Яагаад буцаж ирсэн бэ? Хэн ч явтаг мэдэхгүй. Магадгүй мөнгөн дууссан байх. Магадгүй хоровдох байрны амьдрал түүнд гэр шиг санагдаагүй байх.
магадгүй тэр амьдрахынхаа хамгийн удаан, хамгийн тогтвортой өнгөрүүлсэн газараа эргэн очихыг хүссэн байх. Хүмүүсийн хувьд нисэх буудал бол явах газар, харин Насерийн хувьд нисэх буудал бол буцах газар болсон байлаа. 2022 оны 11-р сарын 12-ны өдөр тэр Шарл де Голль нисэх буудлын терминал 2F дээр зүрхний шигдээсээр нас оржээ. Цагдаа болон эмнэлгийн ажилтнууд тусламж үзүүлсэн ч аварч чадсангүй. Тэр 77 наснда хорвоог орхисон. Амьдралынх нь хамгийн их хугацааг өнгөрүүлсэн газар, олон жилийн турш гэр гэж дуудсан газар нь эцсийн буудал нь болжээ. Мехран Карими Насерийн түүхийг сонсоход эхэндээ итгмээргүй санагддаг. Нэг хүн яаж нисэх буудалд 18 жил амьдрах вэ гэж бодогдно. Гэхдээ энэ түүх үнэндээ нисэх буудлын тухай биш. Энэ бол хэн болохоо алдах тухай түүх. Энэ бол бичиг баримтгүй, хүн зөвхөн хил дээр биш, өөрийн дотроо хүртэл гацаж болдгийн тухай түүх. Энэ бол гэр гэдэг заримдаа байшин биш, харин хүн өөрийгөө танигдсан гэж мэдэрдэг газар байж болдгийн тухай түүх. Насери дэлхийн хамгийн завгүй нисэх буудлуудын нэгэнд амьдарсан. Гэхдээ түүний амьдрахын хамгийн гонигтай зүйл нь хүмүүсийн дунд байсан атлаа эцсийн эцэст маш их ганцаардсан явдал байлаа. Өдөр бүр хүмүүс түүний дэрэлдүүр өнгөрнө. Хин нэг нь гэрлүүгээ ниснэ. Хин нэг нь амьдралаа шинээр эхлүүлнэ. Хин нэг нь хайртай хүнтэйгээ уулзна. Харин тэр суусаар л байна. Чемдаанууд хөдхөн, самар дээр нислийн цаг солигдно. Онгоцнууд хөөрнө, онгоцнууд бууна. Харин сэр Альфредийн хүлээлт дуусахгүй. Эцэст нь тэр хаашаач ниссэнгүй. Гэхдээ түүний түүх дэлхий даяараа ихсэн юм. Магадгүй энэ түүх бидэнд нэг л асуулт үлдээдэг. Гэр гэж яг юу вэ? Паспорт дээр бичигдсэн улс уу? Эсвэл хүн өөрийгөө мартардаагүй, хүлээн зөвшөөрөгдсөн, аюулгүй гэж мэдэрдэг тэр жижигхэн орон зай юу? Мехран Карими Насери энэ асуултанд үгээр хариулаагүй байж мэднэ. Гэхдээ тэр амьдралаараа нэг гонигтай хариулт үлдээжээ. Хүн хаашаа явахаа мэдэхгүй болохоор заримдаа нэг газараа үлддэг. Харин хэд удаан үлдвэл тэр газар нь хорих өрөө биш, гэр болж хувирдаг байна. Саг Цэгмэн. Бусдаас өөр мэдрэмж.